Гэртээ байгаа бүгдээрээ бус ороё. Ярив та гэртээ байгаа бол бусууд алуу ташаарай. Учир нь бид удахгүй манайг гүйцэтгэх захирал бөгөөд үүсгэн байгуулагч нөөний юуны аш шүрвийг сонсогч байна. Юуны микрофон төрөж. Нөө маш их баярлалаа ах байна. За, дэлгэцээ хуваалцаа. Тур хүлээн нөө. За бүгдээрээ юу анда бүгдээрээ миний дэлгэц болон намайг харж алаа. Шалгаад авъя. За болж байна. Юу анда нөө сайн байна зазууны. Чи тооныг ажлыг нөхөж хийж байна. Тэр маань хаялт явсан бас алинч гэсэн хаялт явсан болохоор техникийн авахуд харсан ч гэсэн маш сайн ажиллалаа. Залуус авууштай. Эрик мөн compliance corner бозан үнэт зүйлсийн талаах таны алсан хараанд баярлалаа. Би тантай бүрэн санал нэг байна. Ялангуяа үнэт зүйлсийн тухайд энэ л биднийг бусдаас ялгаруулдаг юм. Энэ л биднийг тодорхойлож байна. За тэгэхээр сайн ажиллаж. Ер нь за сайн байцгаана уу бүгдээрээ. Юу энэ да? Уг сайн бэстэй юуснаа дэжэм. Одоо 8 дугаар сар болчихвала. Ая хайтай юм шүү. Цаг үгцэж хурдан нэрчимнэ. Бид зунаг сайхан өнгөрөөв. Бид гэр бүлээрээ Европт хэдэн 7 хоног аялаад дөнгөж саярлаа. Францын өмнөд хэсэг үзэсгэлэн Сардиния, Корсикаар яваад ирсэн. Тийм болохоор хэрв та бүхэн тэд яг газруудаар очиж амжаагүй бол заавал очиж үзээрэй. Үндэ бидэнд амьдралын сайхан дурсамжуудыг бүтээхэж тийм шиг бай. Данжир хэрв чи сонсож байгаа нүнөө хэрв чи сонсож байгаа бол дэргэр хөдрүүд үнэхээр гайхалтай шүү. Хоол нь үнэхээр амттай. Бас тийм ээ баярын үзэнжин чаяхя. За залууса одоо голачил давсая. Бурхан минь. Би эхлээд цаг гаруй уртсан байна. За би шууд вол руугаа орё залууса. Үчиг бид нэлээд цаг авчлаа. Залууса би нүнөөгийн зарласан амьдралын туршлагуудын талаар товчхон дуртмаар байна. Та бүхэн мэдзээ бидэнд маш их хэрэг тэгцээ бай. Та бүхэн асууж байсан ингээд бид энд байна. Тэгэхээр цаашид жолхон зүйл би амьдралын туршлагуудад маш их ажил хүчин чармайлт уурчаараа боход би үүнийг та бүхэндээ бүрэхтэй баяртай байна. За ямар тач зазууса тэрний өмнө би гайхалтай ажил хийж байгаа зарим хүмүүсийг онцогч цаашаа марвана. Тэд бол манай компанид шинээр 100 мянган орлоготой болсон хүмүүс заяо. Бид мэдээж амьд арга хэмжээнүүдийн үеэр тэднийг тайзанд гаргаж бүгдийг нь хийдэгтэй. Гэхдээ бид Малага, Пүхэд эсвэл Орлондо хүртэл хүлээхийг хүсэхгүй байна. Тиймээс бид та бүхний шаргуу хөтөлмөрийг CEO-ийн хүрлийн үеэр онцолж сайшаамаар байна. За залууса энэ бол MWB эсвэл Life урамшууллын төлөвлөгөөр дамжуулан 6 оромтой тооны орлого олгох чадвараа харуулсан хүмүүс зориулсан. Тиймээс би эдгээр хүмүүсийн нэрсийг дурдахма. Тэдний заавал баяр хүргээрэй. Хэрв тэд танай багт байгаа бол эсвэл тэд тэдний холбоо бар хаягийг мэдэх бол мессеж бичих, залах, WhatsApp, Telegram-аар холбогдох гээд юу ч байсан хамаагүй холбогдороо. Тэднийг үнэхээр мундаг ажиллаж байгааг хэлгээрэй. Ингээд Димитр баяр хүргье. Манай анхны $100 мянган орлого олгогч. Димитр маш их баяр хүргэе. Таны Python дээр бичсэн харахыг тэсн ядан хүлээж байна. Хадагтай Таюн Ким байна. Баяр хүргэе хататай Ким. Тэр инээмсэг кликэн хаард. Тэр үнэхээр гайхалтай ажиллаж байна. Хэдэн сарын дараа Пүкетэд уулзцгаая. Такаши байна. Миний дэс Японд гайхалтай амжилт харж байгаа Такаши вада. Японд үнэхээр тасайхав. Бид тантай би Осакаг л ихтэй скетч мэдхгүй байна. Гэхдээ бид тандаа Осакад үүсэх хүн албан ёсны хэсгийн ч мэдхгүй юм. Гэхдээ бид тантай Японд уулзах бол түүнээс өмнө Пүкетэд уулзах байх болно. Японы зах зээлийг тэргүүлж байгаа та бүхний ажил үнэхээр гайхалтай. Залууса зөвхөн $100 яачмш. Бидэнд $500 мянган орлого авсан шинэ хүмүүс нэмэгдлээ. Шууд гол руу гавъя. Ноён Хироаки Маки-сан хэн баяр хүргэе. Хагас $1 шимтгэл авах замда аль хэдийн урьдсан байна. Яг хэр удаан хугацаанд үүснийг нь мэдэхгүй ч 1 жилээс илүүгүй байх. Мөн Японд ч гэсэн маш амжилттай ажиллаж байна. Баяр хүргэе. Тогтоос сүүлийн арга хэмжээний үеэр та өлөн танай багтай уулзсанд үнэхээр баяртай байсан. Тиймээс маш том баяр хүргэе. Мөн цаашдын өсөлтийг харахыг тэсэн ядан хүлээж байна. Залууса тэд Японд гайхалтай арга хэмжээнд гайхалтай багийн үйлдвэрлэлүүдийг зохион байгуулж байна. Намайг Instagram дээр тат хийе. Заримдаа би үүлэг шеэр хийдэг. Гэхдээ ерөн мозгоо хий шүү.
Тэгэд үнэхээр зохион байгуулалт саятай та бүхэн ч гэсэн зах зээлээ тэргүүлж маш сайн ажиллаж байна. Тиймээс та бүхэндээ маш их баяр хүргэе. За, даангад. Одоохондоо ингэж л боллаа. Залуусаа одоо алсын хараа руугаа орцгоё. Би энд хэдэрхий их цаг зарцуулахыг хүсэхгүй байна. Учир нь арих хэдийн бараг нэг цаг хагас болчихлоо. Бас та бүхэнтэй хуваалцах зүйл их байна. Гэхдээ би ганцхан зүйлэрье. Би Эрикийн хэрэгчсэн зүбигээ. Эрикийн ярьжсэн юунэт зүйлсийн талаарх санааг дэмжиж байна. Бид яаж бусдаас ялгарах вэ? Мэдээж би сагсан бөмбөг спортын тухай яриад байх дургүй л дээ. Гэхдээ Сардиниад байхдаа бид сагсан бөмбөгийн талаар хин нь бүх цаг үеийн шилдэг төвлөгч вэ гэдэг дээр баг зэрэг маргаацсан юм. Зарим хүмүүс Майкл Жордан гэж хэлэх тухтай. Зарим нь Коби Брайант гэдэг, харин бусад нь Леброн Джеймс гэдэг. Тэгээд та энэ гурвууланг нь бүх цаг үеийн шилдэгүүд хийж маргаж болно л доо. Гэхдээ миний хувьд гол нь ур чадвар, биеийн хүч, эсвэл хэн илүү сайн шиддэг вэ гэдэгтэй биш, харин сэтгэлгээнд л байгаа юм. Энэ бол үнэт зүйл. Тийм биз? Энэ бол таны сэтгэлгээ болон өрсөлдөгчийн хувьд хэр ширүүн байх вэ гэдэг таны үнэт зүйлсийн систем юм. Энэ нараа хэтэрхий сонсогдож магадгүй юм биз? Энэ салбарт байгаа хүн бүр Майкл Жорданы аз эсвэл алагт гэсэн сэтгэлгээтэй байх албагүй гэж би хэлж байна. Гэхдээ миний хувьд тэр бол бүх цаг үеийн шилдэг. Яарад гэвэл тэр үнэхээр зэрлэлийг догшин бага язуулахын тулд талбай дээр юу ч хийхээс бүздэггүй. Бүхнээ заруулдаг байсан юм. Тэр үнэхээр зэрлэг нэг юм байсан. Зөвхөн үгээрч зогсохгүй шийдвэрлэх мөчүүдэд аврал шалгаруулах финалийн тоглолтуудад цаг дуусах мөчөд шийдэлт хийх үед дөрөвдүгээр үеийн тэнцүү оноотой тоглолтуудад тэр л жинхэнэ чадвараа хавуулдаг байсан. Дарамт шахалтай ийм мөчүүдэд тэр гялалзаж бага тухайн үрийн амжилтад хүрэхийн тулд бүхнийг үүрдэг байсан. Тэгэхээр энэ бидний энд бизнес босгож яриад айдаж тах дуртай. Учир нь та нар мэдж байгаа өөр чадвар шүү дээ. Тийм биз? Тэгэхээр бид бүгдээрээ ижил платформка төлөвлөгөөнд чусны ихтер хэрэгслүүдэн жайцсан. Та бүгд ижил сургалт, маркетингийн хэрэгсэл, арга хэмжээ энэ бүх зүйлд хандах эрхтэй. Гэхдээ энд үнэт зүйлс гэдэг зүйлс гарч ирдэг. Тийм биз? Мэдээжийн хэрэг бидний тодорхойж мөрдөж ажиллахыг хүсдэг олон янзын үнэт зүйлс сайдаг. Та нар мэдж байгаа. Тэдний нэг нь мэдээж шудаага байх нь маш чухал, даруй төлөв байх энэ бүх зүйлс юм. Гэхдээ би нэг зүйлийг хэлье залуусаа. Жинхэнэ шилдэг гүйцэтгэгчд өндөр орлоготой хүмүүсийг боломжинд байвч хараахан тэр төвшөнд хүрээгүй хүмүүсээс ялаажгүй зүйл бол үнэт зүйлстэй анхаарлаа хандуулж тэрхүү үнэт зүйлсээрээ өдөртөм чиглүүлж тэдгээр үнэт зүйлсийнхээ дагуу амьдрч өөрийн биеэр үлгэр дуурайл үзүүлэх явдал юм. Тийм босгоор мэдгүй юм даа үгүй. Би хэн нэг тусгайлан филигүй шүү. Ойлгож байна уу? Гэхдээ энэ нь даруй төлөв байдалч бай, өөр юу ч бай хамаагүй. Даруй төлөв байдлаар өдөртөм чиглүүлж бүсдэх сонсхон чухал. Учир нь бизнесч бай, сагсан бомбогч бай, хүмүүс бүгдөө мэднэ гэж боддог учраас энэ нь тэднийг дараагийн төвшөнд гаргахад саадуулдаг. Тэд аль хэдийн өөрсдийгөө хамгийн шилдэгэн гэж боддог. Тэдний чихэн бүсдийн үгийг сонсгоо болсон байдаг. Тэд суралцах, үргэлжлүүлэн гүйцэх хүсэлгүй байг. Тиймээс даруй байн гэдэг нь заавар зөвлөгөөгөө хүлээж авдаг байх, багийнхаа төлөө үйлчлдэг удирдах байх, багтаараа хамтран ажиллах, багийнхаа дав алрах хэвээр байхыг хэлнэ. Энэ таныг ор гэж үзгэн хэн бич? Энэ мөс нэг жишээ. Шодрыг байдал бол өөр нэг жишээ. Тэмд үз. Тэгэхээр зарим хүмүүс заримдаа дүд зам хайдал да. Цагсан бомогт дудсан гэж ядаггүй тэмээс. Жишээ нь та хуурж мэхэлж алдаа гаргасан дүр эсгэж барахаж эцэст нь ижлэгдэн шүү. Одоо хүл бомбогтос хэрвээ та хурах гэж оролдвол улаан хуудас авдаг болсон. Энэ нь надад таалагддаг. Гэхдээ бизнестээс яг ижихэн шүү залуусаа. Та дүд зам хайж болгоч эсвэл зөв замыг сонгож зөв шийдвэрүүдийг гаргаж болно. Ихэнхдээ зөв эсвэл буруу гэсэн хоёр л сонголт байдаг. Хоёрт мөн удахтаа тодорхойг нөхцөл байдал хав барьдаг. Тийм болохоор хэрвээ та шудар баядын эрхэмлэн удирдаг бол заримдаа энэ шудар зан чинь богино хугацаанд танд ашиг авчрахгүй ээж мэднэ. Энэ бусад флэштэй. Гэхдээ урт хугацаанд энэ юу гэсэн юм бэ? Хүмүүс таны чихэл ахаж, хүмүүс таныг хэрхэн хүнд харсан. Урт хугацаанд бол энэ нэргэж ирдэг юм ээ. Шудар зантай хүмүүс урдаан оршдог. Шудар хүмүүс эцэстээ иччлэгдэж нэр хүндэн нь шудар баялагтайгаа хамт ундаг гэдэм бидтэй. Харин шудар байдлаа хагаж үзсэн хүмүүс бол тэд гялсаж өрөөсгөлэн гялсаар байдаг. Тэгээд тэд үний мулж авдаг. Тэд эцэстээ үрт хугацаанд ялагч хүн болж гарч ирдэг. Тийм бохоор Эрик
Таны хуваалцсан зүйлтэй би бүрэн санал нийлж байна. Яг энэ зүйл ялагчдыг ялагдагчдаас ялгаж өгдөг юм. Залуусаа та бүхэнд юу чухал вэ? Ямар үндсэн зүйлс танаас чухал вэ гэдгээ эргцүүлж үзээрэй гэж хэлмээр ам. Та бүхэн мэдж байгаа. Би өмнөх дуудлууд үеэр өөрийн зарим энэ зүйлсийн талаар хуваалцж байсан. Гэхдээ тэр хоёр зүйлийг ч гэсэн би эргэжүүлэн бодож өөрийгөө дүгнээд үлгэр дуурайлаар удирдан чиглүүлж багийнхаа төлөө илүү хүчрхэг үнэт чвэрсэт суурилсан удирдах үйлчлэж удирдахч байхын тулд юу хийж чадахаа хараасаа гэж хүсэж байна. Энэ та бүхэнд маш том өрөөгөөчтэйгээр эргэж ирэх болно. За залуусаа үүнийхээс дараа бидэнд маш олон зарлах зүйл байна. Би шууд эдгээр лари. Тэгэхээр това лазантежи хойд маш сонирхолтой зүйлс байна. Аялагын тэмдэггүүд би дүүнийг тоогт зарласан. Бидэнд аялагын тэмдэггүүд байгаа. Кристина Кариньяс маш сайн ажиллаж бэлтгэсэн. Тэгээд энэ одоо платформ дээр шууд ажиллах болно. Тиймээс та бүхэн аялагын тэмдэггүүдийг харах болно. Би эдгээр тэмдэггүүдийн задараар бидэнд байгаа гэж бодсон. Бидэнд энд байхгүй юм залуусаа. Гэхдээ энэ нь тайлбарласан байсан. Энэ нь таны оролцоо болон амьдралын туршлага дээр үндэслэсэн юм. Та үргэлжлүүлмээр авчиж илүү олон туршлага хуримтлахын хэрээр Voyager, Global Explorer, дараа нь Absolute Legend гэх мэт тэмдэггүүдийг авч аялагын домог хэсэг домогт статуст хүрэх болно. Бид үүгээр өөр сонирхолтой зүйлс хийхээр төлөвлөж байгаа залуусаа. Бидэнд одоо ярих боломжгүй өөр төлөвлөсөн зүйлс байгаа бөгөөд тэнд эдгээр тэмдгийн түвшин чухал бах болно. За юу, тийм болохоор энэ зүгээр л таныг нэвтэхэд инээмсэглүүлс сайхан мэдрэмж төрөх төдий зүйл биш юм. Энэ нь үнэндээ бидний нууцаар ард нь ажиллаж байгаа идеяс санаачлалуудыг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн хэрээр үнээс хамаагүй илүү зүйл болох болно. Ойж бодоосаа. Гэхдээ ядаж тэмдэгүүд маргааш идэвчнэ. Мөн залуусаа бидний анх Стамбулд таны зулсан Live Store буюу Live Store-ийн тухайд би одоо санахгүй. Стамбул эсвэл Анталия байсан бах. Санахгүй юм байл. Ямар ч шинэ Live брэнд залуусаа үнэхээр гайхалтай. Бүх бараа бүтээгдэхүүн одоо дэлгүүрт зарагдаж ирсэн. Тиймээс өмнө нь та арх хэмжээнүүд дээр захиалгыг ёстой байсан бууж одоо хойд Америкт дэлгүүр нэгдэж худалдан гарлаа. Бид бүх захиалгыг хариуцах логистикийн шин дараатай болсон. Бид өөрсдөө агуулах 50-д орсон. Учир нь энэ бүх гоё бараануудад маш их захиалга хийж байна заажуулсан. Мөн та одоо Европ учраас өөрчлөсөн захиалга өгөх боломжтой. Тэгэхээр энэ нь MWR Life тэнхүүлт худалдаанд гарна. Мэдээж имэйл илгээгдэх болно. Та мөн манай арга хэмжээнүүд дээр эрт зав өрсөлдсөн захиалга өгөх боломжтой. Тэгэхээр энэ нь хаяг дээр байх юм. Мөн Азид ах бүх найзуудаа хандаж хэлэхэд бид Азид тэрт логистик болон бараа түгээжлийн асуудал дээр очиж байна. За тийм бодохоор зүгээр энэ тасаар хүлээж аваарай. Энэ дээр ажиллагдаж орлоо. Үнэхээр гоё бараанууд шүү залуусаа. Та бүхэн нууногийн энэ ярианы үеэр алан дөр туршлагыг зарласныг сонсон бах. Миний бодлоор ер нь 2 жилийн өмнө гэхэд бид хард 3-аас 5-ыг зарладаг байсныг бодохоор нүүнэ сая 14-ийг зарлалаа. Тэдгээр нэлээд хэсэг нэрнж хэрэглэгчдэд зурсан онцгой эрхүүд юм. Гэхдээ бидний шийдсэн зүйл бол залуусаа CEO-ийн дуудлагын үеэр туршлагуудыг зарлахаас гадна дахин хэлэхэд амьдралын туршлага үнэн хэрэглэгчдэд зурнасан онцгой эрхүүд бид одоо амьдралын туршлагуудыг та бүхэнд зөвхөн сар бүр биш харин манай дэлхийн хэмжээний сургалтуудаар 7 оны бүр хөргөх олгоно. За тиймээс мягмар гараг бүрийн дэлхийн хэмжээний сургалт дээр та бүхэн эсвэл бид хамгийн багадаа тодорхой тооны зүйлийг таны цууж эхлүүлэх болно. Би багийнхандаа хэлсэн. Залуусаа би 7 хоног бүрийн дэлхийн хэмжээний сургалт, вебинар эсвэл зүүн дуудлага бүр дээр хамгийн багадаа өрвийг баймаар байна. За залуусаа энэ үнэхээр гайхалтай байх юм. Тиймээс та нар зөвхөн арга хэмжээ эсвэл 7 хоног бүрийн CEO-ийн дуудлагыг хүлээх шаардлагагүй холбогдорой. Та бүхэн үнэхээр гайхалтай амьдралын туршлагуудынхаа хувьд залуусаа. Энэ нь Парисуудын цагаар урын зураг 15, Майамигийн цагаар өдрийн 19 улчин дуусна. Тийм болохоор би үүнд маш их баяртай байна. Мэдээж энэ манай багт нэлээд дарамт учруулж байгаа. Манай баг өсөж байна. Баг маань маш сайн хийж. Байгуул хамаа үлэхээр дараагийн төвшөнд хүрсэн шүү залуусаа. Гэхдээ би догтэлж байна. Би та бүхэндээ 7 хоног бүр амьдралын туршлага бэлжих боломжтой болсондоо баяртай байна. Учир нь та нар мэдэж байгаа. Заримдаа бид ирээдүг үчинд хамааглаж чардаггүй шүү дээ. Тийм биз? Заримдаа бидний зарагдана гэж бодсон туршлага ямар нэгэн шаардлагаар зарагдахгүй байх тохиолдол гарна. Харин заримдаа биднийг зүгээр каяагүй гэж бодсон зүйл гинэд асар хэрэлдтэй болох нь бий.
Тиймээс бид мөн хариуар хэмжээ авч илүү олон өрөө нэмэх эсвэл богино хугацаанд туршлах судлах аяллуудыг зохион байгуулж та бүхэн таны баг болон гишүүдтэй хэрэгтэй аяллуудыг санал болгох боломжтой болно. За ойлгомжтой. Мөн дахин хэлэхэд бид энэ талаар ярилцсан. Та бүхэн аль хэдийн илүү олон төрлийн туршлага судлах боломжуудыг харсан байгаа. Тэгэхээр тансав зэрэглийн бүтэн аяасаас илүү урт өдрүүд сэдэвчилсэн туршлага мөн бидний ууламжлал бүх зүйл багтсан 70 эргийн аяасуудад бас багтана. Заавал юмстай. Тэгэхээр энэ нь эх 7 хоногоос эхэлнэ. За ойлгомжтой. За эх 7 хоногийн Мянмар гарын сургалтын дуудлаараар та бүхэн нүүнөөгийн өнөөдөр зарласан зүйлсээс гадна дор хаяж 3 шин туршлагыг харах болно. Та бүхэн мөн нүүнөөгийн эх сард олох гүрэмцэгцэг аялын талаар ярьсныг сонсон байх. Үнэн дээр ердөө хэдхэн өрөөлөлдөд байна. Боломжийг алдалгүй ашиглаарай. Гэхдээ нүүнөөгийн интернет тимч сайн байсангүй. Би өнгөрсөн жилийн 2 аялын туршлагыг хариулсан ой бичлэгийг үзүүлмээр байна. Заавал юмштай. Энэ мөн зүгээр нэг ой бичиг би бичлэгээ унавчтай болгож хуваалцаж жараас хэ шалгая. Тийм ээ. Тэгэхээр дахин хуваалцъя. За бол одоо энэ хураангүй бичвэ юу жирэ. Үнэхээр гоё шүү. Манай тавтай мөрийнө. Таны бидний зөв зориг ирсэн хүмүүн баяртай байна. Манай хамт олон таныг хамгийн таатай тухтай орчин бүрээр ихэнх ханамжтай үйлчлэгийг үзүүлсэн байлаа. Хичээн ажиллаж байна. Энэстэй өөрийгөө гэртээ байгаа мэт чөлөөтэй амар амгалан байна. Бидний санаа болгохгүй үйлчлэгээ хав тухтай орчин таны хэрэгтэй шаардлага бүрэн нэгнэ гэдэг хэлтэй байна. Таныг энэ байх хугацаанд бүх талаас нь таныг хамгийн сайн сургах байх болно. Таныг дахин би данагийн шин мэдээ хэлээгүй. Заавал анчаа хоёр алм ичүүдээ. Гуровод хүмүүсийн тоо хоёр дахин их байх болов гэж боджээ. Бид бүх зүйлийг зөвхөн өөрсдөө зориулж авсан. Дэмэс бид бүхэл бүтэн 70 эргийн клубтай болсон. Бид Дубайд хамгийн шин, хамгийн том даруул донгоцтой. Өнгөрсөн жил бидний ажиглаж байсан онгоц тэр үедээ хамгийн том нь байсан юм. Тэр нь 600 хүн багтаадаг байсан бахаа. Тэд одоо илүү том онгоцтой болсон би түүнийг навтсан. Тэгэхээр галзуу юм болно. Та нар мэдэж авах, та нарын ихэнх нь аль хэдийн тасвараа авчихсан. Бодвол 10 эсвэл 15 хүн ширхэл лүйдсэн байх. Тэгээд дуусандаа тийм болохоор залуусаа хэрэг та нар тэнд байхыг хүсэж байвал энэ инхээр калцоос холиотой дээд зэргийн эргэн болж амьдралдаа марсдагташ худуршлаг болно. Тип 3.0 заавал аваарай. Тэгээд хүйцээ. За залуусаа хаялж үйлсийн давуу талын тухайд бол юм байна. Одоо би MLB lifestyle руу нөгөө бүтэн байгуулалтын тал руу ормор байна заяо. Даршин дэртэж. За эхлээд залуусаа бидэнд бизнесийн тоом шин видео бий. За юу? За цоо шин тоом видео. Энэ нь зөвхөн MLB Life Hub дээр л байгаа. За юу? Тэрэн hub дээр та бүгд hub гэж юу болохыг мэднэ шнэ гэж. Хэрвээ мэдэхгүй бол өөрийнхөө apply эсвэл удирдагчдаас асууваарай. Энэ таны бизнес центрт байгаа. Гэхдээ бид hub-ийн талаар олон дуудлага олжсуарт хийсэн дөрөв юмштай. Гэхдээ энэ зөвхөн hub дээр л байгаа бөгөөд энэ ос үнэхээр тасархай шин бизнесийн тоом видео юм. За ойлгомжтой юу залуусаа? Одоо өөр анли хэл дээр байгаа утгагүй бусад хэлүүд нэмэгдэн ямагт тэгдэж ил. За юу. Залуус бид шууд сурталч заар хуурж байгаа болс бэ. Ваа хурдан байлаа шүү. Би дүүдлагийг хэд тус болохыг хүсэхгүй байгаа басаар явлах гэдэг. Гэхдээ та нар мэдэж байгаа. Бид Эрик, Нүүнө, Илья нартай ярилцсан, дуудлага хийсэн. Бид ихэвчлэн мэдэж байгаа биз дээ. Маш өндөр түвшний асуудлуудын талаар ярилцах гэж дуудлага хийдэг.
Тэгээд бид залуусаа та нар мэдэж байна уу? Бид маш их хөнгө зарцуулсан гэж хэлсэн. Бид эдгээр урамшууллуудад сар бүрэл дахидаг. Бид эдгээр урамшуулсуудад маш их мөнгө зарцуулдаг. Энэ нь ч гайхалтай. Энэ хүмүүст илүү өндөр орлого олох боломжийг олгож хүмүүсийг багуудыг урам зоригтой болгодог. Гэхдээ бид амьдралын туршлагад хөрөнгө оруулах тал дээр нэлээд хүнд ачаа үүрдэг. Ялангуяа loyalty unlocked-ийн хувьд энэ нь мэдээж хэрэгт харпаш шаарддаг. Тийм үстэй. Зардаж шаарддаг гэхдээ үүнээ та бүхэн болон манай гишүүдэд хүргэж чадж байгаа нь үнэхээр гайхалтай зүйл юм. Тиймээс бид өмнөх хурлаараа ерөн бол бид сар бүрийн урамшууллыг зогсооё. Бүх анхаарлаа амьдралын туршлагт хөрөнгө оруулах, илүү олон амьдралын туршлага, илүү олон loyalty unlocked туршлагыг авчирхад төвлөрье гэж шийдсэн бөгөөд энэ нь зөв санагдсан. Гэхдээ нүүнөө би хоёр өнөөдөр ярьцсан байхдаа би санаж нэг байна. Гэхдээ надад нэг санаа байна. 8 дугаар сард тэдэнд ямар нэгэн зүйл өгье гэж хэлсэн. Би 8 дугаар сард урамшуул хиймээр байсан. За хүмүүсээ энэ санааг би яг үнэндээ 2 цагийн өмнө өнөөдрийн хурлын дүгнэлтийг хийж явахдаа улсан юм. Би өөрөө санаачилсан гэдгээ хэлчихье. Учир нь бид 6 дугаар сарыг гайхалтай өнгөрөөлөө. Үнэхээр гайхалтай гэж хэлсэн юм. Үүнийг юу гэж нэрлэдэг бэлээ? Зүүн өвөл намар гэж байдаг. Тэр хооронд нь юу байдаг бишээ? Хав анташин дараах гайхалтай хаврыг үдээд энэ зүүн бидний өсөлтийн хувьд хамгийн шилдэг зүүн болж өнгөрлөө. Бид энэ ярьж хүчээ үргэж төлөхийг л хүссэн юм. Тиймээс бид үүний санаачилсан бөгөөд та бүхэнд танилцуулж байгаадаа маш их баяртай байна. За энэ бол drive. За drive for 5 өөрөөс яагаад the trick гэж бичсэн юм мэдгүй. Энэ бас бичгийн алдаа. За хүмүүс үүнийг хараарай. Drive for 5 урамшууллын хугацаанд 5 турбо ивент тэтгэрэ. За юу? 5 турбо гэж шинжилэл. Тэгээд та нэмэлтээр $500 авна. Ой хорстой. Бид ийм урамшуултаа үнэхээр тавтаа. Энэ чи хөгжилтэй шүү дээ. Тэгээд ивент иплэх шеф. За энэ веб турыг явуулж харин хэрэг та 5 LED ивент тэтгэж энэ нь тайлбарж буувна ойлоо. Тэгэхээр 205 мөлнөр эсвэл тиймээс би үүнийг drive for 5 гэсэн хэлжээ. Та бүхэн хэлээд. Ихтэй хамгийн гоё нь юу гэж хүмүүсээ нэмэлт эсэлтбөр, нэмэлт гишүүн бүр, нэмэлт турбо бүр дээр нэмээд $100 өгнө. Харин нэмэлт элит бүр дээр нэмээд $50 өгнө. Ойхомстой. Тэгэхээр хэрэг та гараад 7 хүн, 9 хүн, эсвэл 12 хүн ивент тэтгэвэл хэрэгтэд турбо бол 100-аар үржүүлээд та тэр нэмэлт шимтгэлээ өсгөх болно. Ойгомжтой юу? За тэгэхээр та бүхэндээ ойлгомжтой болох үднэс тайлбарлая. За тэгэхээр энэ ихэн одоо өнөөдөр одоогийн урамшуулсад үүсч хашуу ойлоо. Одоогийн урамшуулаас нэрийг нь мартчихаач. Гэхдээ энэ бол triple play урамшуулсан юм. Ойжоо. Маргаашнаас маргааш өглөө шөнө дүнд яг шөнө дүндийн дараагаас энэ хэрэгжиж эхлэн. Энэ нь маргаашаас эхлээд 8 дугаар сарын 30-ны имийг дуустал үргэж ирнэ. 5 турбо гишүүн залуусаа $500 урамшуулс. Хэрэг турбо элит их ослуулс $950. Тэгээд та өрөөч юунд боломжтой. Тэгэхээр энэ бол үнэхээр дажгүй урамшуулсан шүү. Би яах вэ? Ивэл энэ ч гайхалтай. Залуусаа энэ урамшууллыг 9 сарын 5 долгон эхний ээлжинд 50%-ийг нь харин үлдсэн 50%-ийг нь анхны сууналт хийгдсэний дараа олгох болно. Бид мэдээж зөвхөн урамшуул авахын тулд бүртгүүлж хүмүүс биш, харин идэвхтэй гишүүдтэй байхыг хүсэж байна. Ойлгов уу? Бүртгэлүүд нь дараалалаараа тавлагдсан шүү. Ойлгов уу? Тэгэхээр та эхний 5 хүнээ бүртгүүлнэ гэсэн үг. Хэрэг 5 турбо байвал би 500 хэрэг 5 элит байвал 250 тэгээд нэмэлт бүрдэж би нэмэлт бүрдээр гэдэг сэтэн дүртээр энэ үнэхээр дайжгүй. Бас гэр хожгом санагцаа. За залуусаа ингэж буулаа. За бүгдээрээ хичээцгээ. Зунаг амжилттай дуусгатлаа. Январ зүүнний сүүлийн сар. Бүгдээрээ хичээгээд амжилт гарцгаая. Нүна ингэж болоо өстэй. Тийм босоо. Ташрамт хэлэхэд өчигдөж мата баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхний хийж буй ажилд баярлалаа. Бон манай компанийн нийт баг хамгаалалтанд баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхэн үнэхээр харгуу ажиллав. Залуусаа та бүхэнд бүхний хүрхэхийн тулд тайзны ард маш их ажил өрнөж байгаа шүү. Энд хэдэн жил ажиллаж байгаа хүмүүс маань баг хамт олон арга хэмжээнүүд болон бусад бүх зүйл хэрхэн өөрчлөгдөж хувьсан өөрчлөгдсөнийг харсан баг. Тийм болохоор манай компани нийт баг хамт олондоо хийж буй бүх зүйлийн төлөө тазгалж хэлмээр байна. Залуусаа тайзны ард маш олон ажил, олон санаачлал өрнөж байгаа шүү. Бүх зүйл гоё, сэтгэл хөдлөм, дуршлагч их мэдлэн бүх зүйл байгаа би мэдэж байна. Яа ойлгож байна. Гэхдээ би рүүл шинжилэл хийж үнэхээр гоё зүйлсийг авч явах гэвэл бид үйдэн шүү дээ.
Залуусаа би та нарт хэлье. Тайз нарт үнэхээр хүнд том төслүүд өрнөднө. Эдгээр нь маш их хүч хөдөлмөр шаардсаар ажил. Гэхдээ үнэхээр нухацтай чухал зүйлс хийгдцээ. Мөн компанид маань үнэхээр том өөрчлөлтүүд ирж байгааг мэдэж аваарай. Та нарт таалагдах болно. Тийм болохоор би үүн дээр ажиллахдаа баяртай байна. Энэ нь намайг үнэхээр зохицуулсан. Энэ бүтээч үйл явц бид тасралтгүй саяжч үнцнийг бий болгож жишүүнчлэл болон туршлагынхаа үнцнийг улам нэмэгдүүлсээр байх болно. Залуусаа бүгдээрээ гайхалтай ажиллая. 8 дугаар сарыг гайхалтай өнгөрүүлээрэ бүгдүүд нь удахгүй үлдэцгээ. Баярлалаа бүгдөө.